Хамгийн түрүүнд ямар ч байсан ухамсарын сэрэлт, сүнсний сэрэлт гэж яриад байдаг зүйлийн талаар тодорхойлолтон дээр нь гэх юм уу хэдүүлээ нэг сайхан ярья. Англи хэлэн дээр spiritual гэдэг үг гэдэг штэ. Буюу монгол хэлэн дээр болохоор сүнслэг гэж буудаг. За энэ сүнслэг гэдэг үгийг эхлээд тайлбарлая гэж бодоод байгаа. Ер нь бол сүнс гэдэг чинь өөрөө юу юм бэ гэхээр тэгэхээр сүнс гэдэг чинь юу юм гэхээр өөрийн гэсэн хий биетэй боловч бид нар шиг юм махан бие байхгүй. За тэгвэл тэр сүнс хий биетэй тэр хий бие нь өөрөө юунаас бүрддэг юм гэхээр энерги, мэдээлэл, хэлбэлцэл, давтамж, долгион буюу хэлбэлцэл, давтамж, долгионоор агуулгдсан энерги, мэдээлэл буюу ухамсар дээрээс бүрддэг гэж ойлгоод байгаа. Тэгэхээр сүнсний сэрэлт гэдэг чинь өөрөө юу юм? Яг үнэндээ ухамсарын сэрэлт, сүнсний сэрэлт гэдэг хоёр зүйл бол угтаа нэг зүйлээ. Сүнс гэдэг бол өөрөө ухамсараа. Тэгэхээр бид нар нөгөө хүн болгон ингээд нөгөө зүрхэн дээрээ сүнсээ агуулсан явж идэг гэд хэлээд идэг шүү дээ, тий? Бидний нөгөө шинжлэх ухаанч хэллэгээр болохоор энэ зүрх чинь өөрийн гэсэн тарихтай өөрийн гэсэн ухамсартай гэдэг нэг Америкийн HeartMath институт 30 жил судлаад ингээд тогтоочод байгаа ш. Тэгэхээр яг үүндээ энэ сүнс гэдэг маань өөрөө юу юм гэхээр өөрөө ухамсар л гэсэн үг. Цэвэр ухамсар. Хүнд бол нэг юм сүнснээс эхлэлтэй нэг ухамсар, оюун ухаанаас эхлэлтэй бас нэг ухамсар аваад шүү дээ. Сүнснээс эхлэлтэй ухамсарыг нь болохоор даалд ухамсар, нөгөө үл ухамсарлах уу энэ төр гэл. Тархин дээрээс эхлэлтэйг нь болохоор ил ухамсар буюу оюун ухаан ухамсар гэж нэрлэдэг байгаа.